энэ өдрийн мэндийг хүргэж амрыг иргэн мэдчилье. Ажиллагааны газар оронд нэгдсэн улсны байгууллагын аюулгүй зөвлөлөөр батлагдсан мандат гэж байгаа. Мандатанд бол одоо дөрвөн үндсэн үүрэг байгаа. Үүнд одоо энгийн иргэдийг хамгаалах, за хүмүүлгийн тусламж хүрэх аятат нөхцөлийг бүрдүүлэх, хүний эрхийн зөрчлийг хянах, шалгах, илтгэх, за энхийн гэрээний хэрэгжилтийн биелэлтэнд одоо таниалт авах гэсэн үндсэн дөрвөн үүрэг байгаа. Энэ дөрвөн үүргээ хэрэгжүүлэхийн тулд ажиллагааны арга тактикийн одоо маш олон үүргүүдийг гүйцэтгэдэг. Үүнд одоо нэгдсэн улсны байгууллагын баазуудын аюулгүй байдлыг хангах харуул хамгаалалт, за мөн автомашинтай холын болон ойрын эргүүлүүд, хүмүүлгийн цувааны одоо хамгаалтыг зохион байгуулах, хүмүүлгийн барааг хүнснийг одоо түгээх үеийн аюулгүй байдлыг хангах, за нэгдсэн улсны байгууллагын болон бусад одоо онц чухал орон нутгийн албан тушаалтангуудыг хамгаалах. За үүний одоо хамгийн одоо гол үүрэг нь бол одоо дайны хөлд нэрвэгдсэн, улс хурлын ядуурлал нэрвэгдсэн энгийн иргэдийг одоо дайн байлдаа болж байгаа газар орноос татан гаргах, аюулгүй байдлыг хангах, дөрвөсдийн хоорон байгуулж аюулгүй байдлыг хангах гэсэн үндсэн үүргүүд байгаа.